2013 оны шинжилгээр хүүхдүүд урдын л адил авахыг хүсч буй бэлгүүдээ Сантад захидлаар илгээдэг. Сантаж захидлуудыг хүлээн авч бэлгүүдийг бэлдээд хүүхдүүдийн гэрлүү туслахуудаараа явуулна. Гэвч түүний туслах эльфүүд хүүхдүүдийн бэлгийг өгөлгүй, дундаас нь булгайлцдаг. Энэ бол ямар нэгэн кино биш, ямар нэгэн хүний зохиосон түүх биш ээ. 2013-аас 2015 оны хооронд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод болсон бодит хэрэг. Америкт жил бүрийн 100 сараар Operation Santa хэмээх нэгэн хөтөлбөр явагддаг. Энэ нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд United States Postal Service гэмээх шуудангийн төвөөс зохион байгуулдаг хөтөлбөр. Энэхүү хөтөлбөр нь шуудангийн газраас амьдралын боломж таарах хүүхдүүдийн захидлыг нэр хаягийг нь нууцлан онлайнд байршуулдаг. Харин хүүхдүүдэд туслахыг хүссэн хүмүүс захидлыг сонгон авч бэлгийг бэлдээд шуудангийн газар руу явуулдаг. Харин шуудангийн газар бэлгүүдийг хүүхдүүдийн гэрлүү тарааж өгнө. Энэхүү Operation Santa хөтөлбөр нь 100 гаруй жилийн турш маш амжилттай явагдсан бөгөөд 13-аас 15 оны хооронд нэгэн асуудал тулгарна. Тэгэхээр энэхүү гурван залууг Terry Jackson, Mahogany Strickland, Nick Keeves, Central гэдэг. Тэд Нью-Йоркийн Манхэттанд байрладаг Operation Santa хөтөлбөрийн нэг хэсэг болох James Fairley-гийн шуудангийн газрын ажилчид. Залуус Operation Santa хөтөлбөрийн нэгэн хэсэг байсан бөгөөд энэхүү хөтөлбөрийг мөнгө олох хялбар арга гэж олж хардаг. Ийхүү хүүхдүүдийн бэлгийг дундаас нь хулгайлж, зарж борлуулахар шийднэ. Тэд хамгийн түрүүн ядуу хүүхдүүдийн дүр эсгэн хурамч захидал бичдэг. Санта өвөд, би бүх жилийн турш маш сайн байсан. Надад iPad бэлгэлээч гэх мэт хурамч захидлууд олноор нь бичиж явуулдаг. Мөн үүгэрч зогсохгүй хүүхдүүдэд ирсэн бэлгэнүүдийн гэрийн хаягийг өөрсдийнхөө гэрийн хаягаар сольдог. Ингэснээр хүүхдүүдэд туслах гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн явуулсан бэлэг гол эзэндээ бус шуудангийн ажилчдын гарт ордог. Залуус ихэвчлэн таблет, электрон бараа, хувцас, гутал, тоглоом зэрэг ихэвчлэн үнэтэй зүйлсийг сонгон авч хулгайлдаг байлаа. Гэвч тэдний нөлөөдлийг сэжиглэх хэн ч байдаггүй. Мөн залуус зул сарын баярыг хоног толон хүлээдэг болжээ. Ийхүү явсаар 2015 онд ч маш олон бэлэг хулгайлдаг. Гэвч энэ жил хаяг нь тодорхойгүй байгаа бэлгэнүүд. Мөн захидал дээрх хаягнууд шуудангийн хаягтай таарахгүй байгаа бэлгэнүүд маш олноороо буцаагддаг. Ийм зүйлс өмнө нь огт гарч байгаагүй бөгөөд шуудангийн байцаагчдын анхаарлыг татдаг. Яагаад энэ хүүхдүүд рүү явуулсан бэлэг шуудангийн ажилчдын гэрлөө очсон байдаг вүлээ? Энэ үед USPS шуудангийн төвийн дотоодын цагдаа хэргийг шалгаж эхэлдэг. Тэд гар бичвэрүүд, дагавартсан үсгүүд, өөрчлөгдсөн гэрийн хаяг, дотоод хандлтын бүртгэлүүд, мөн сэжигтнүүдийн гэрийг хүртэл нэгждэг. Гэтэл тэдний гэрээс хүүхдүүдийн зул сарын бэлгүүд хайрцагтайгаа огт задлаагүй болдог. Ийхүү хэрэгтнүүдийг баривчлана. Тэдний шүүх хурал болж 1-2 жилийн хугацаатай хорихолоор шийдэгдэг. Хэдийгээр шүүх тэдэнд зөөлөн хандаж урт хугацааны хорих ялгааг өгөөч тэд ажиллаа, нэр хүнтэй, олон нийтийн итгэлийг алдсан юм. Заримдаа энэ нь шоронд хоригдохоос ч илүү хүнд ял байдаг. Харин хүүхдүүдийн хувьд олдсон бэлгүүдийг дахин явуулж, олдоогүй бэлгүүдийг шуудангийн газраас худалдан явуулдаг. Илүү сонирхолтой гэмт хэргийн тайлбарын талаар сонсохыг хүсвэл манай сувгуудад нэгдээрэй. Мөн биднийг дэмжих, хамтарч ажиллахыг хүсвэл дараагийн бичлэгээр иргэн уулзтлаа. Түр баяртай.